өнөөдрийн байдлаар оюутны баргал мөрөөдлийн багийн тайтай хүчрхэг бүрэлдэхүүнтэй байгаа. Бид 2018 оны оюутны улсын аврах шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртснээс хойш 2019 онд алтан медаль хүртэж түүнээс хойш өнөөдрийг хүртэл нэг ч хожигдолгүй гайхалтай зурлыг үргэлжлүүлж байгаа. 19 онд улсын аврах шалгаруулах тэмцээнд бүх их дээд сургуулиудад тоглож нэг ч парт хожигдоогүй гэхээр гайхалтай байгаа зү. Батура, нааштай. Энэ хаалтнаас гадаа гарч байгаа энэ 5 үйлдвэр унж байгаа. Нэг үйлдвэр унж байгаа бөмбөд дандаа чи явж дандаа 6 дараа хамгаалж байгаа үстэй. Тийм бөмбөдөр байгаа шүү дээ. 2 руугаагүй гэлээ. Тавра. Дэш. За намайг Батруу хөхтэй Батсүр гэдэг. Би 1998 онд Өмнөгов аймгийн Булган суманд төрсөн. Би 2014 онд Өмнөгов аймгийн Булган суманд 9 жил төгсчөө. Тэгээд Өмнөгов аймгийн төвдөр улсын тэргүүний үндэсний лаборатори 1-р бүрэн дунд сургууль суралцаад тэгээд 2016 онд энэ сургуулийг төгссөн. За тэгээд миний 10 жилийн хүүхэд насны дурсамж бас энэ сургуультай холбоотой байдаг. Манай аав болохоор аймгийн зан олимпийн спортын мастер Батар гэж юм байгаа. Батцуурын аав маань бас волейболын спортын мастер хүн байхгүй. Миний хүү эрх зүйч мэргэжилтэй болох хэвээр. Дээр нь одоо волейболын спортыг хаяггүйгээр одоо хөгжүүлэх хэвээр гэж ингэж авчирч ирсэн. Цэцэрлэг сургуулийнхаа хүүхэд байхад тэгэл нэг хөтөлж явал зааланд ороод тэгэл тэр юугээр тэгэл аавынхаа юугаар бас л сонирхол юугаар тэгэл волейболч болсон. Миний анхны багш болохоор Ган Зөрөг гэдэг манай аавын шив байгаа. Тэгээ ер нь миний волейболоос эхлээд бол Ган Зөрөг авч явсан. Би өөрөө нэг аштайгаа хүмүүжүүлж чадахгүй гэж бодоод тэгээ юу аасан шүү дээ. Ган Зөрөг багштай өгöd. Ган Зөрөг багш маань авч яваад сүүлд нь Нэрэнцэн багш маань авч яваад тэгэл одоо их засаг сургуульд ороод тэгэл одоо амжилт бүтээлтэй сайхан тэгэл хамт олонтойгоо сайхан явж байгаа. Би бас их бахархаж талархт баярлалт шүү дээ. Баярлж явд шүү дээ одоо гүүгээр. За миний тэгээд анх волейбол тоглох шалтгаан баярт тэгээд манай сумын ах байгаа. Тэр хасаа үлгэр дуурайл авч волейбол спортыг сонирхож тоглох юмсан гэж хүсэл мөрөөдөлтэй болж тоглож эхэлсэн. За би эцэг олон улсын их сургуульд сонгоо орсон шалтгаан нь би шууд шийдсэн байсан. Засаг олон улсын их сургууль оюутан сурагчдад цогц боловсрол олгох, хувь хүний чадамжийг хөгжүүлэх хөтөлбөрийг одоо хэрэгжүүлдэг. Манай багш нар одоо үргэлж залуу сайхан эрч хүчтэй хамт олон ч юм багш нар. Тэгэхээр зэрэг нэг оюутан ирээд мэдхгүй чадахгүй зүйлээр тэрийг заагаад өгчих юмсан, хилээд өгчих юмсан гэсэн ийм одоо сэтгэлээр урагшилдаг. Суралцж байгаа нийт оюутнуудаа урлаг спортоор дэмжих, за түншлэн эрдэм шинжилгээ судалгааны ажилд одоо татаа оролцуулах. За манай сургуулийн үн цэнтэй нэг соёл байдаг. Энэ маань их засгийн элсэн суралцаа төгсөж байгаа бүх хүн харилцааны өндөр соёлтой байдаг. Тийм ч утгаараа манай төгсөгчид гараад ажлын байран дээр ажилд маш хурдан ажилд ордог. Сүүлийн жилүүдэд их засаг сургуульд волейболын спорт маш хүчтэй хөгжиж байна. Волейболын спорт бол хүнийг одоо төлөвшүүлж маш их хүмүүжил олгодог. Бус спортыг бодох юм бол айгүй цэвэрхэн, ямар ч тийм бие үст контакт байхгүй. Ухаанаараа шатрын дараа, хурднаараа хүмүүний дараа гэж ийм сайхан спорт. Одоо манай шигшээ хог тоглож байгаа Батцуур анх одоос Өмнөговоос элсэж орох гээд надтай бас холбогдчихсэн. Асуу гэдэг клубд бас дүүтэйгээ анх танилцж орж ирж тоглож юм зааж өгж сурах юмаа сурж явж байсан түүхтэй. Тэгээ оюутан болоод ч гэсэн нэг сургуульд ороод одоо ингэ тоглоо явж байгаа. Манай суур бол баг хамт олныг бол үнэхээр сэргээж чаддаг. Үнэхээр тийм сэтгэлээр ундаг хүн бол биш. Байнгын хожигдчихсэн ч орилол, дураал өстө манайхан тоглоом инээ тэрэгэл бүх юмараа зүтгэдэг. Айгуу дайчин залуу байгаа. Одоо суурьтай анх ер нь уулзж исэн юу гэвэл одоо
Эдгэрчүүдийн улсын арга дээр бид хоёр яг хүрлийн төлөө яг нэг эсрэг багаас тоглож исэн. Яг тэр үед л яг нэг суурийг анх харж ер нь бол яагаад нэг мэндийн зөрүүтэй л байсан. Тэгээд би бол бид хоёр болохоор одоо болохоор хэцэг олон шиг сургуульд ороод нэг баг тоглоод одоо тэг улам найз нөхөрийн холбоогоо ер нь бол улам л их батжуулсан ер нь бол. Тэр одоо оюутны улсын аварга эхлэх гэж байна. Оюутны улсын аваргад манай одоо бас волейболын баг тамирчид бэлтгэлийг сайн хангаж оролцоход бэлэн болоод байгаа. Оюутнуудаа сургуулийн захиргаанаас зориулж хийсэн аль бие усны өмсгөлөө гардуулъя. Манай сургууль орчин нөхцөл багшлах боловсон хүчнээр сайн гэж би боддог. Багш нар маань спортыг их дэмжин. Заал бэлтгэл сургуульд хийх нөхцөл бололцоо сайтай. Миний хувьд тэмцээн уралдаан ихтэй байдаг ч тэмцээн уралдаан байхгүй юу дээр хичээлээ нөхөж багш нарынхаа туслалцаа дэмжлэгтэйгээр шалгалт бие даалт сорилууд амжилттай өгсөөр ирсэн. Спортын карьерийг дуусгаад хууль эрх зүйн сайн мэргэжилтэн болж волейбол спортын хөгжилд хөв нэмрээ оруулна гэж би боддог. Ер нь гоё л доо ойлгож дэмждэг сургууль багш нартай байна гэдэг. Тэр тоглогч тэр парын турш бүтэн хаашаага зогсон бэ? Яаж тоглосон бэ гэдэг нь аягуулсаа хааж талбай гаднаас харж байгаа багийнхандаа хэлдэг ч юм өөрөө талбай дээр орсон ч юм тэр мөрийгээс хийдэг байх хэрэгтэй байна шүү дээ. 2 3 хоног үлдсэн байна. Тэгэд ямар ч сан бүгдээр амжилттай сайн оролцсон сургуулийн нэр амжилтыг өндөд гаргахын төлөө хичээлээ. За ахлууд хожоорой. Оо. Ираныг ирсэн чи Иран тоглож та. Ираны энэ саяын дээр хаас тусчаа сарч амар төгтөж шүү. Хангарч энэ миний хаас гар хоош сарч. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. 11 цагийн өрөөгөө дуцаа болоо. Амарсан. Одоо өнөөдөр манай хамгийн чухал тоглолт. Ер нь үзэгчдийн өсвөр хөдөлгөөсөн тоглолт болохгүй гэж бодож байна.
За сайн байцгаана уу? Өнөө ресторан дээр байрлаж байгаа хэцэг олон улсын их сургуулийн эрэгтэй эмэгтэй шигшээ багийн тамирчидтай бүгдэнд нь амжилт хүсье. За өнөөдрийн өдрийн хоолойч манай ресторанаас бэлтгэлээ та бүхэнд тэр тусмаа хүннүү аз хүргэлтийн хоол брэнд бүтээгдэхүүн байгаа. За ингээ сайхан хоолцоогоорой. За өнөөдөр Монгол улсад волейбол спортын гол одоо эцэг хэсэг нь бол манай залуучууд эзэлж байгаа. Оргил тоглолтод волейбол спортын хөгжлийг тодорхойлж байгаа одоо хамгийн одоо хүчтэй тоглолтыг гаргаж байгаа тамирчид бол их нь одоо залуучууд буюу оюутны одоо насны хүмүүс байж байгаа. Батцор маань бол эрчим хөлөөгд харьяалтай одоо мундаг өдөө залуу гарч ирж байгаа. Хичээл сурлагатаа бас их амжилттай суралцдаг, зөв их хүмүүжил, зөв төлөвшөлтөө их зөв хүүхэд байгаа. Монголын одоо нэлээд дээд түвшний мундаг тоглолцуулах болцоод байж байна. Хүүхдээсээ эхлээ өсвөр үеэсээ л эхлээл Өмнө Говь аймгийн багт тоглож маш амжилттай тоглож ирж байсан. Олон медалууд авч байсан. Одоо бол нэлээд дээд өндөр түвшний тоглогч болцсон явж байна. Мундаг сайн байгаадын гол үзүүлэлт бол хувь хүний хүмүүжил буюу хувь хүний өөрийнхөө бас тамирчин хүний мотивац өөрөө одоо зоригжуулж чадах тэр тоглолтонд орж чаддаг тийм анхаарал сэтгэл зүйн байдал эргээгээд одоо юмд бууж өгөхгүй тууштай ялагдахгүй тулд тэмцэж чаддаг ийм одоо зан характерууд бас тэр залуучуудад харагддаг. Ер нь жоохон тийм ирэмгийн хүүхэд байсан. За миний улс орд орхноос эхлээл ер нь багийг ер нь яаж авч явах өөрөө баг өдөртөө явждаг. Аймаг орон нутагт бас орж намжаа Батцуур гэдэг хоёр хүүхдийг бас үлгэр дуурайл нэлээд болж тоглодог учраас сүүлийн үед одоо манай аймгийн өсвөрийн эдэрчүүдийн тамирчдын бас амжилт бас ах нараасаа бас үлгэр дуурайл болж нэлээд гайгүй ер нь бас амжилттай ур чадвартай бас нэлээд өндөр түвшинд бас тоглодог гэж бас боддtiin. Сайн байцгаана уу? Ингээ өсвөрийн Өмнө Говь аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчтай наа. Ингээд Өмнө Говьс төрөн гарсан их цэг олон их сургуулийн Батцуур ахыгаа бид нар дэмждэг. За энэ Мөнхөрднөх Хоцоор хоёртойгоо багаас хамт тоглож өссөн. Сумандаа тоглож өссөн бас тэмцээн уралдаанд цуг явж байсан. Бэлтгэл дээр их шаргуу хөдөлмөрч тамирчд байгаа. За сургууль тэмцээнд оролцох хажуугаар сургуулийн маркетинг буюу маркетингээ бас сургуулиас сурчлаа явж байна. Их цэг олон улсын их сургуулийн ингээ танилцуулга. Тэгээд энэ супер ноутбук гэдэг юм дэвтэр байгаа. За энэ Өмнө Говь аймгийн Бие тамир спортын газар байгаа. Тэгээд заалан суусан нэг 4 өнд сургуулийнхаа танилцуулга дэвтрийг өгчээ. За сайн байна уу? Сайн байна. За эцэг олон улсын их сургуулийг мэдхөө ер нь мэдээ. За ингээ бид нэр өнөөдөр эцэг олон улсын их сургуулийн танилцуулга болон супер ноутбукийг ингээ хүмүүст өгөө явж байгаа маань сургуулийнхаа танилцахыг би өөртөө ч бас өгсөн юм аа. За уншиж танилцаарай. За баярлалаа. За би Өмнө Говь аймгийн Болгон сумын амьдардаг Цавилмаа гэж хүн байна. За тэгээд одоо их цэг олон улсын их сургуулийг мэдэн дээ. За их цэг олон улсын их сургуулийг би бас маш сайн мэднэ. Манай шавнар бас тэнд суралцдаг, манай охин суралцдаг. Тэгээ энэ сургуулиар бол бахархаж байдаг. Одоо өнөөдөр тэмцээнд бас ингээд их цэгийн оюутнууд маань ирээд оролцож байгаад маш их баяртай байна. Маш гоё тоглолтыг үзүүлж байна. Хойч үедээ бас маш гоё үлгэр дуурайл болж байна да. За ямар ч сан миний өнөөдрийн хариуцсан нэг сургуулийнхаа нэг сурчлах бас ажил амжилттай өндөрлөлөө. Тэ дараагийн бас зөндөө ажлууд байгаа.
ялангуяа өсвөр үе залуучууд дунд энэ спорт хамгийн их өрсөлдөөнтэй сонирхолтой өгөө аваатай байдаг. Үзэгч фэнүүдийн хувьд ч маш их байдаг гэж би боддог. Жилд орон нутгуудад зохиогддог нээлттэй тэмцээнүүд олон шүү дээ. Бараг л бүх аймаг орон нутгуудаар аялал туулах жишээтэй очсон газар бүрт заалт хөгжүүн дэмжигчтэй гоё байдаг. Би өнөөхөө зургийг аваарай. Гой эгзэгтэй зургнуудыг аа. Өглөө цуглал тоолт хийсэн. Манай сургуулийн их олон ирж дэмжсэн. Багш захирлаар бүгд ирж дэмжсэн. Бид нар ч өөрснөө бас үүргээ сайн гүйцэтгэсэн гэж бодож байгаа. Сайн байцгаана уу. За манай багтамжид одоо ямар ч наруу фотостуд дээр манай их зэг олон улсын сургуультаас хамтан ажиллагаад байдаг. Наруу фотостуд дээр бас зураг авалтанд орж манай их шааг эрэгтэй эмэгтэй их шаагийнхан бас зураг авалтанд орж. За манай их зэг олон улсын сургуулиас оюутнууд бас тал бүрийн хөгжөөнд дэмжих те тэр үед ажиллагаа бас сэтгэлтэй өнөлдөг одоо ингээд сагсан бөмбөгч байна уу, гандуулч байна уу, хөлн бөгч байна уу, волейболч байна уу бүх ингээд оюутнуудыг одоо бас бүхэл талаар нь дэмжиж туслах те бас нэг нийтлийн бас одоо гэрэл зургийг бас авч өөрсөнд нь бас дурсамж үлдээх гэж бас оюутнуудыг манаас ингээд сайхан дурсамжинд мөнгөлж үзүүлж байгаа сургуулийн хамт олонд бас маш их баярлалаа. Их зэг олон улсын сургуулиуд бид нэг үндэстэй гэсэн өрөөнд байдаг. Энэхүү бас 25 жилийн угсан энэ төсөл маань бас V1 бид нэг гэсэн өрөөтэй бас явж байгаа. Ямар ч дан ганц энэ волейболын спорт их зэг олон улсын сургуулийн волейболын жишээ гэлтгүү сагсан бөмбөг, хөлн бөмбөг, таквондо, жудо юу гэдэг ширээнүүдээ шатууд ам бид бүгдээрээ нэг гэр бүл V1 гэдэг утгаараа бас явж байгаа. Тэгээ бүгдээр л нэг л зорилгын дор тэмүүлж байгаа их зэг олон улсын сургуулийнхаа нэрийг өнөрт гаргаж байгаа учраас бид бүгдээрээ нэг юм аа V1 гэж. За бараа авцгаа. Ini kok harus satu cowok yang satu. Ya. Let's Би одоо миний волейболын улсын аврагт хүүгээ волейболчин болох юм байна гэдгийг одоо Сэлэнг аймагт миний волейболын улсын аврагаар би өөртөө чилээгүй багшд нь чилээгүй нэг очиж зүгээр хараа гэж бодоод хүүгээ очиж харсан. Тэгээ миний алтын төлөө тоглоод шилдэг болоод миний волейболын 12-оос доош насны тим юунд нь шилдэг болж ирсэн. Анхны л алтан медаль ер нь. Тэгээ шилдэг болоо яахад тэгээ сүүрэн бахархаж гөлж гэдэг юм аа. Манай аав намайг болохгүй зүйл дээр нь зааж сургаж зөвлөх юм дээр нь зөвлөж надад их түшиг тулгуур болдог л доо. Партийн тоглолт манайх нөгөө нэг эхний үе дээрээ болохоор хол тасархаа очижоод хоёрдугаар партн дээрээ болохоор жоохон нэг тайвшраад бүгдээрээ нөгөө нэг эмоц нь байхгүй болоод тэгээд нэг жоохон тийм унтангатуу байдалтай тоглоод хоёрдугаар баарн дээр бол яг уусаа яг унтарсан үнэлтэй. Тэрнээр болохоор манайхаа яг хожижлоо гэсэн итгэл дотор авчсан болоод л ер нь тийм байдалд хүрсэн л дээ. Тэгэл нэг 50 аваад за одоо ингээ тгийгээл бүгдээрээ ахиалаа. Тэгэл эргэж гараал. Хоёр дахь парт ер нь бол зүгээр л алалцсан шүү дээ. Ер нь бол бас хожиход хөгжөөн дэмжигчид сайн нөлөөсөн гэж би бодож байна да. Одоо маргааш бидний бас
маш хариуцлагатай тоглолт. Түүхэндээ манай сургууль анх удаа аваргын алтан медалийн төлөө шинжлэх ухааны технологийн сургуультай аваргын алтан медалийн төлөө тоглоно. Тэгээд одоо тэр тоглолтод бидэд бүх өөрийн одоо сурж мэдсэн юмаа бүгдийг дайчилж гаргаж зүтгэж хожихын төлөө тэмцэнэ. амжилттай байсан улсын сургуулиуд бүгд тоож ингэж авраг авснаа маш их баяртай байна. Багийнхаа тамирчид өнөхөр баярлж мөнгө өдрөө тусаж дэмжиж сар гаруй хугацаанд ингэж бүх зүйлийг мань тусаж дэмжиж байсан эцэг олон улсын сургуулиуд удирдлагатай баярлалаа. Их баяртай байна. Эцгийнхээс 25 жилд анх удаа авраг авлаа. Сэтгэл хангалуун байна. Сургуулийнхаа тус дэмжсэн бүх хүмүүст маш их баярлалаа. Хөгжим дэмжсэн хүмүүст маш их баярлалаа. Анх удаага бас манай эцэг олон улсын сургууль оюутны улсын авраг шалралт тэмцээний алтан медалийн төрөл алтан медалийг хүртлээ. Та бүхэнд бүгдэнд нь бас халуун баяр хүргье. Шинжлэх ухааны технологийн сургууль, Монгол Улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль гээд топ түвшний сургуулиудыг хоёр тгийн харьцаатай хоцсон. Энэ бүх амжилтыг гаргахад багийн ахлагч Хинтийн Бат жаргал, довтлогч Хөвсгөлийн сүгчин, Сэлэнгийн энх хамгаалан, Дархны өсгөө, Баян онгорын сумья гээд манай багийн гишүүдийг хичээл зүтгэл мөн сургууль хамт олонны дэмжлэг тусалцаагүйгээр энэ амжилтыг гаргахгүй байсан. Би бол эцэг олон улсын их сургуулийн хуульцсан сургуульд суралцдаг. Тэгээд энэ мэргэжлийг сонгосондоо маш их баяртай байдаг. Хүүгийнхээ одоо сургууль их засаг сургуулийнхаа одоо хамт олонд одоо баярлж талархаж явдгаа илэрхийлж одоо хүүгийн манд зөв хүн болгож яваад нэг баярлж байгаагаа илэрхийлье. Мэдээж би волейбол спортоор энэ олон жил хичээлсний үр шимийг үзэх бас Монгол улсынхаа шгшээ огт багтаж олон улс твдлгээд Монгол улсынхаа нэрийг гаргахыг гэсэн хүсэл тэмүүлэл зорилго байдаг.
Төгс ялалтыг хамтдаа бүтээн V1